Олон улсын сургууль дээр Чингэлтэй дүүргийн математикийн нэрэмжит улсын аврах шалгаруулах тэмцээн боллоо. Соён санд сургуулийн сурагчид болон орон нутгаас ирсэн сурагчид оюун ухаанаараа өрсөлдсөн байна. Завхан Эрдэнэтээс ирсэн сурагчид математикийн улсын аврахын мөнгө хүрэл медалийн эзэд болцгоожээ. За үндэсний эрхчлөлөд усаар тогтнолоо мандаасны түүхэн 106 жилийн нэрэмжит математикийн олимпиадын улсын аврах шалгаруулах тэмцээн явагдаж шилдэгний шилдэг сурагчид тодорлоо. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн засаг даргын хамгийн газар математикийг өнзөрлсөн сургалттай олон улсын сургуулиас хамтран зохион байгуулсан энэ удаагийн олимпиадад хөдөө орон нутгийн болон нийслэлийн 30 гаруй сургуулийн 1088 хүүхэд оюун бодлоо оролцуулан өрсөлдсөн байна. Ухаан тогтоос ирээд уусны ойж өрөөсөн улсын математикийн 4-р уралдаан бол олон улсын сургуультай хамтран амжилттай зохион байгуулсан. Энэ бол бас улс орны тусгаар нөхцөл биелэгдсэн ирээдүйн болсон хүүхд багцуудынхаа бас оюун ухааны хөгжүүлэхэд чиглэсэн ийм одоо сайхан арга хэмжээ жил болгоно зохион байгуулж байгаа. Ирээдүйн болсон хүүхд багцуудад чиглэсэн томоохон арга хэмжээ. За энд бол бас 1000 гаруй хүүхд оролцсноос Чингэлтэй дүүргийн манаас 200 гаруй хүүхд оролцсон байгаа. Энэ уралдаан бол бас энд бас бүс нутгийн хэмжээнд нэг хэрэг төлөвлөж байна дараагийн жилээс. За энэ удаагийн олимпиад ерөнхий улс орны сургуулийн 1-ээс 12 дугаар ангийн сурагчид өрсөлдсөнөөс 120 хүүхэд шилдэгний шилдэгэд тодорч алт мөнх хүрэл медаль болон мөнгөн шагналын эзэн болсон. Хөдөө орон нутгийн хүүхд багчуудын амжилт хүсний зэрэгцээ. Бага ангийн сурагчид анги ахын дээд ангийнхантаа өрсөлдөж медаль хүртсэн. За манай багчуудын ур чадвар өснө нэмэгдэж байгааг илтгэхийн зэрэгцээ. За олимпиадын чанар чансаа өсөж байгааг онцлож байлаа.